Байсан амьдрал бүр доогуур оруулахыг хувьсгал ихгүй л дээ. Энийг зүгээр ардчлал гэх бах. Ардыг чилээж алагч. Яа, ойлтой. Дараа нь тухтаа яриад хөө. Бид бүхэнд ямарваа нэгэн шарах сор байхгүй гэдгийг бас хэлчихье да. За манай их холдарга Батцандаа хандажны 2 үхэлье гэсэн учраас би бас их холдаргатай хандажны 2 үхэлье. Ер нь таныг огцрогж Монголын ард түмэн 50-60 мянгаар жагсаж яхад та огцрохгүй гэж гүрийдгээ одоо болио. Танаа эхнэр бол миний нутгийн эгч. Тэр эгчийг би зовоохгүй муу хэлэхгүй. Таавал манай нутгийн хүргэн. Гэхдээ ийм хүргэнтэй байгаадаа би их сэтгэл зовж байна. Тэг яахын авгаагаас салах. Нэр хүндээ бод. Ус орноо бод. Танаа нутгийн хүргэн гэдэг авгаагаас салах. Танаас болж Монгол шатж байна шүү. Танаас болж Монгол дампуурч байна шүү. Танаас болж Улаанбаатар утаатай болцоод байна. Танаас болж Улаанбаатарын газрын 8-аа зэцгэлж миний энэ хажуу суудаг хүн гэхэд Дүнжин гарваас Баян зүрхийн гүр хүртэл бүх газрыг зараа сууж байна. Зарааж явж байна. Энэ завхарлаа зогсоо энэ холдарга. Та хүн түүхийж болдго юм байна. Би танд үхэлье. За та их газар тараадг юм байна. Тэрэнд өгсөн болдод өгсөн хэн өгсөн гинөө. Эр хүн шиг бай за. Зараагүй. Бидний олон юм ярьж. Чиний хоёр талын хүн хоёулаа авсан. За юу. Улсаа зардаг, уулаар нь зардаг, газраа наймаалцдаг. Хэдхэн хүмүүс баяждаг, хүлждэг, хэдэн гэр бүл цаддаг. Тэгээ энэ юмнаас бас тодорхой ашиг хувийн Монголын төрд, Монголын ард түмэнд татвараар орж 30% авъя гэж байгаа зөв гэж бодож байгаа. Жишээл энэ авинхоо манзын өрөө тэнтэйг асуудал байна. Жишээл одоо манай Хүрлбаатар сайдын би нэг томилогдох нь ярьжсэн хотгор шанагын үүсний урахыг 10 сая доллараар зарсан асуудал байгаа шүү дээ. Хоёр ахын туслах нь баримтлаар нотлогдсон. Солонгосын худалдаж авсан компани хүлээн зөвшөөрсөн тэгсэн гэдэг. 10 сая долларын 30% гэдэг 3 сая доллар буюу 7 тэрбум гаруй төгрөг. Ийм юмнууд эргэж орж ирэх үү? Цаашдаа энэ Монгол улсыг, газар нутгийг эх оронч дүр нэр зүүж эсгэж худалдаг, наймаалдаг энэ юмыг таслан зогсоох ёстой. Та над хотгор шанаа гэдэг үтгэлгээ зогсоо. Би албан ёсоор Солонгосын талд нь хандсан ба. Надад тэгж нэг ширхэгчлүүд лиценз авч ясан тохиолдол байхгүй. Зарах 8-нд нь оролцож ясан тохиолдол байхгүй. Надад төрөөс 160 тэрбум төгрөгийн концесс улсан улгаас бас байхгүй. Төрийн өмчийг хөвчилж авч ясан тийм нэг ширхэгч хөвчл байхгүй. Хариулах болгондоо ерөөсөө ичихгүй худлаа ярих юм. Тэг хүн бас ичих хэрэгтэй шүү дээ. Нүдээ завчихгүй ямар ч нүүрний хувирал байхгүйгээр л худлаа яриад ах юм. Энд чинь бүгдийн мэдээд баримт нотлохыг нь гаргаад энэ чинь баримттанд танилцсан шүү дээ. Монгол улсын төрийн тэргүүн байсан хүмүүс нийлж гад Монгол улсаа бүхэлдэн самардаг ийм тогтолцоороо Монгол улс орлоо. Хууль энэлтийн байгууллагын самарч түүгээрээ дамжуулж авилгал хээл ахуулын сүлжээ үүсгэн улс төрийн намуудыг худалдаж аван ил далд уулзалт хийн хизээж биелэхгүй амлалтаар ард түмний одоо тарих эргүүлэх гэж оролдоно. Нэг баг багад нэг дэггүй жаалын зүггүй явдал гэдэг нэг кино байдаг байсан шүү дээ. Эсвэл нэг Ирлаш гэдэг Google-тэй кинонд гаргадаг нэг юм хитэн өдгөрийн баат урттай боллоо Монгол улс. Одоо ингээд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ нэр дэвшигнэ. Одоо ингээд энэ байшин дотор орж ирээд ингээд нэг бүр нэг дээд тэнгэрээс нэг хитэн хүмүүс орж ирээд за ингээд нөгөө нэг хуучин холбоотой байсан хитэн гişүүдэд дарамтлаад ингээд төрийн ордны баруун зүүн жигүүрт нэг баах юм одоо нөхдүүдтэй болох нь. Би одоо хоёр эрдний гайхаж байна. Хоёр эрдний шинийг. Тэгэж шудраг юм ярих юм. Гадаа хүн жагслаа цуглалаа гэж. Гэхдээ энэ жидүүштэй асуудал шийдээчдэг. Үгсэнд нь хамгаалаад байгаа юм. Юунд нь хамгаалаад байгаа. Луур ийдсэн хүмүүс чинь байж л. Би байж л байгаа юм чи. Би байж л байгаа. За чи олон бит яриад. За. Нэг шудраг дүртэй хүн чи тэгж ярих юм бол жинхэнэ луур чинь чи шүү. Гайгүйлгүн утсан зүгээр. Өнөөдөр зүгээр яг нэг би үгээ хэлж байна. Би чамаа үг хэлж явах чинь дуугараагүй чи дугуй бай. За ёо. Чи дугуй бай. За. Би үгээ чи хүмүүсаад ахын байхгүй. За ёо. Чи дугуй бай. За би үгээ хэлье. Хаар луур чинь чи зүгээр дугуй бай. За. Чиний луурыг жидүүгийн чи луурыг мэдж байгаа шүү. Чи бол жидүүгийн луур чинь шүү. За. Мо зүгээр одоо өнөөдөр хараа нэг худлаа нэг цээжээ дийлцээ нэг ватер зүгээр одлаа. Олон 7 юм яриа чи айтаахан байгаараа заа. Битгий олон юм ярьчи чамаар үгээ заалахгүй за. Юу яга үгээ хэлж болдгүй чамд.
Олон юм битгий яриад дээ. Заяа. Бид одоо таны ийм дүр гаргаад гайхаад байх юм. Улам таны дүр ил гарна. Нийгмийн даатгал сангаас нас барсан иргэдэн нэр дээр мөнгө авдаг, завшдаг, мөнгөнд байршуулдаг, зээл авдаг. Бодруулаа бүх юм бий болсон шүү дээ. Тэр чинь улам удахгүй ил болно. За яв. Нотлно. Нотолчно. Удахгүй ил болно. За ирнэ. Тэгэхээр нэг материалын нулимс гаргаад ингээд ах хэрэггүй. Мэдв. Удахгүй Монголын нийгэм өөрөө чинь тань. Таны үлэн заа юу. Тэгэхээр битээ олон юм ярьчээ гэж хэлье. За тийм байна. Битгий одоо унсан дээр нэмж өшөглөөд дэвсээд нулимаад байгаарай. Хүний өөрөнгөө. Эсвэл одоо хайрцаг тэгээд булшлах гээд байгаа юм уу? Тийм байхгүй шүү. Шоронд хийх гэж байгаа бол хийгээрэй. Тэр шоронгоос чинь гараад ирэн заа юу. Гарч ирж байгаад үзэн шүү та нартай. Хайрцаглаад оршуулж чадахгүй байлгүй дээ. Арай. Үнэн мөннийг нь тогтоогоорой. Тэрийг хэлье гэж бодож байна. Улсын хонгол гэдэг юм одоо яг хизээнээс баригдаад одоо ямар шатандаа яваа ашиглалт нь ямар байгаа ямар юм байдгийг одоо би бол одоо энэ талаар нэг ойлголт авъя гэж бодож байна. Гүйл Баатар үлэгчин дээр хонголд нь хэвтэж байгаад гарч ирсэн юм шүү дээ. Чи мартсан уу тэрийг? Өөх шаглаа хадах шахлаа сууж байгаад гарч ирлээгээд уйлаад байсан биз дээ чи. Суужаас чинь үнэн биз дээ чи. Баатар үлгээ. Цадигтаад байгаараа та нар. Эсвэл чамаа хэлбэгдүүлсэн байж таарна эсвэл чи хэрэгээс хууль бусаар мултарсан байж таарна. Аль нэг л байгаа. Зүгээр л сурсан зангаараа бахан хүн дайрч гүжирдлээ. За би нэг нямдорж даргаыг таньдагчгүй байсан гэж. Би танд нэг зовлон жаргал яриад нэг уйлал усан нүдлэл явах юм уу? За тэр дээгүүрээ бол их том юм болоод байгаа л да. Шудраг улсын хонгол гэд нэг том юмар л чирээд мангас шиг юмуд аваад явчихдгаа гэж. Гэхдээ энэний гол гогцоо тэр мангасыг шудраг улсын хонглыг зад татхад одоо энийг хүнийг л аваа хайчуд болох гэдэг нь ерөөсөө талбай дээр яаж ийн иргэд маань шудрагаас энийг л ярьж байна. Засгийн газрын өгсруулах чуулган дээр би өөрийн чинь тухайн нэг юм хэлсэн. Улсын их хурлын гишүүн Амар Заяа таныг Богд банкнда хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөг авсан гэдг нь баримтаар үнэн юм билээ шүү дээ. Харилцах дээрээ тавьдсан байгаа. Автсан байгаа юм билээ та. Автсан байгаа юм билээ. Би юугаа нэх яхаараа би юмдаг гэдгийг. Чи чинь мэдрэл чинь зүгээр болдоо. Ийм мэдрэл муутай хүмүүс чинь энэ Монголын нийгмийг өөр самруулад байгаа юм биш үү? Тэгэхээр ийм мэтийн одоо хүмүүсийн ийм үг яриа үйлдэлтэл одоо бид өнөөдөр автаад хөөрхий манай муу 64 маань ингээд хоёр хуваагчаа сууж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Энэ болдын үгэнд автаад. Болдын үгэнд итгээд. Энэ бол харамсалтай. Удахгүй ирж байгаа энэ сонгуульд нэг ялалт байгуулахын төлөө зүтгэе. Болдвол мэдээж 20 оны сонгуульд манай намайг яллагдаасаа хорлно л доо. Хорлохын тулд ингээд дагуулж яваад байгаа. Манайхан зарим нь мэдэхгүй дагаад яваад байгаа. Тэгээ одоо ингээд өөр сүулдэ улаарж шин. Тэгээ улаарлыг нь болд эхлүүлээд тэгээд тэрийг нь манай намын нөхдөд дэмжиж өглөөний 4 цагт өөрийн 5 жингээр дахиад онгодох цагаар ингээд ийм юм яриа сууж байгаа нь харамсалтай байна. Тэгэхээр жинхэнэ утгын өмүүлэгч бол болж шүү. Чи тэр үгээрээ өөрөө нийгмийн цус мөргөлдөөн рүү дагуулж Түүхөө аштайхан байгаараа. Өөрөөгөө сайн мэдчихэж яриа шүү. Чи бол одоо баялаг төвхтэй хүн шүү. Би чамайг одоо даанч залуу юм. Дараахны карьертанд гай болчих болоо гэж бодоод л тэг ахны хөв тэсээ төвчээд байгаа шүү. За тий. Энэ 30 гэр бүл гэж яг юм бэ? Одоо би нэрээ сонсмоор. Компанитай нэртэй. Би энд хамрагддаггүй. Хамрагддаг бол яагаад? Ямар шалгуураар энэ 30 гэр бүлээ нэг гишүүн болчихов. Юу юм? Нэрсийн би сонсмоор. Тэр 30 гэр бүлийн нэг нь та өөрөө мөн. Тэг. Нэг хариулч. Зөвхөн Мак компанийхэд одоо 36 лиценз эзэмшдэг юм л шүү дээ. Монголын бүх баялагийг цагаан суургыг авсан. Би тэрүүгээр нь хэлж байгаа. Энэ цагаан суурга бол тийм ээ танаа гэр бүлийн өмч хөрөнгө биш ээ. Энэ бол Монголын ард түмний өмч хөрөнгөө. Тийм учраас би энэ цагаан суургыг буцааж авах асуудлыг тавина гэдгийг харин хэлжээ.
Тэгээ энэ их хурл дахиад хэлсэн үз, ард түмэн харж яана үз. Надаас юм хүсэж байгаа бол би энийг хэлчих өөрчнө. Нэг гэрвэл ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй. Тэгтэл Монголын ард түмний нэг ч лицензгүй хүн бараг 3 сая ч байж магадгүй. Жидүү улгаа хийн, концесс улгаа хийн, тендер улгаа хийн, одоо саналын хуудас улгаа хийн. Нийгмийн даатгалын сан хулгай хийн. Дархны гурил тэжил Илбаатар хулгай хийн. Хүмүүсийн тэтгэр хулгай хийн. Гэхдээ ингээд чам шиг яриул ярина тий. За Нямбатар гişүн. Эрдэнэ гişүн, Бямцэг гişүн хоёр хэрэлдээдсэн чи би яг нэг асуултаа мартчихлаа. Хардаад ихэлсэн ч ашгүй. Нэгдэд ихэллээ гэж. За ямар ч байсан гоё яана уу? Жавхлангийн хэлдгээр, Жавхлан гişүний хэлдгээр сайхан халалц, зодолд, ноцолд биенийхээ булааг дэлэг бид их олон юмыг мэдэж авлаа. 90 оноос хойш их олон хулгай байсан юм байна. Надад ам амрааж их мэдэж ярьж байгаа чи. Ганцаараа амтай навчиг даруулцаад чамаас айж чийдэх юм байхгүй шүү заяа. Балаараа дарж одоо зүгээр. Чи хийн овшмэн зүгээр. Хайтаахан байгаараа чи дандаа хүн цагийн чи хийн чи. Тэгээд орж чи дугуй би чамаа юм ярьж хатуу дуграагүй шүү чи. Дугуй байлаа чи гараа зайлтаа чи юу яах гэдэг юм чи. Хоолнд солиороод байх чи миний юутай байх чамд ямар матай юм. Чиний юуг аваад идсэн. Чи хүнд юугаа хулгаад алдсан дурака. Дандаа солиорч явах нь балаа юм зүгээр мэдрэл муутай юм чи мэдрэлээ дээр шараад нүзүүл дурака. Эрүүл сарвал байж ээж их хурц суудын шүү дурак хүн заяа. Амтаа амартаа чи ганцаараа биш шүү за. Дандаа солиороод олон юм ярьж байгаа чи нөгөө хайшаа чи ганцаараа одоо өөрийгөө юугаа бодчихсон дархлагдсан юм тийм ааш чи. Гү чи дугуй байл та чи би юм яриа. Чи дугуй байл та чи би юм айл. Чиний хэлсийг биний үгийг чи битээ хориод заяа. Чамаа жалчиж чаач би юм дуураагүй шүү. Дандаа олон зам донгосч байгаа чи хийн чи амтаа амартаж ганцаараа маш. Дандаа нийлээ балаа юм ярьж байгаа мэдрэлтэй юм уу чи хайш юм. Аваа гайгүй залуу багсан чинь сүүлийн үед нэг гаж томтой болцсон хайш юм чичээрнэ. Чи гаж томтой чи шүү дурак хүн зөв айтан гарч. За намаасаа хөөгдчихөөл одоо сэтгэл мэдрэлээр унтсан юм хайш. Дурак чинь зүгээр намгүй болцсон юмнууд ингэж биш тийм мэдрэл муутай юмнууд зүгээр. За олон өдөр хэрэлдлээ маргалдлаа. За өнөөдөр ихэнх гишүүд энэ чуулганы үйл явдлаас ичжээ зовж гэнэ гэж ахшгүй. Би бол бүр илүү харамсаж байна. Монгол төр ийм болтлоо ялзарч, ийм болтлоо доошоо орж байгаад үнэхээр харамсаж байна.